Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. Нэрчөө бид нар ч бод. Үүшээ зогсож боосч. Шууд хатаа шүү. Юу вэ? Молдовта богод ирсэн шүү. Жинхэнэ өвдөр байна шүү. Но привет монгольский народный. За Молдовын нийслэл Кишиневд бууж ирлээ. Ёстой. Янзын гоё ус юм шиг санагдлаа. Огсон улаан үдээ огсон бодол шиг биш байна. Тэгээ жоохон баг хуучны нэг социализмын үед байгаа ч юм шиг те. За одоо тийм манай Европ төрөвлийн машин ирсэн байгаа юм шүү дээ. Омбо гадаа ирсэн байна гэж тий. Штамбад оруулаад тэгээд гарцгаанд байлаа. Балканы хойгоор аялж байгаа бидний аял одоо инхүү хэллээ. A few moments later. 1 hour later. За Молдовд ирсэн чинь зүгээр хил гайлан зүгээр аамарын болж шүү дээ. 20-30 минут боллоо шүү дээ. Ойрын хэдэн жил баг ойрын 20-30 жил ийм харсангүй би л. Тийм байжаагаад бүгдээ цаг ягаа тойроод бүр тусгай өрөөнд оруулаад эсвэл бүр гайхалтай бүр бүх штам бүх визүүдийг оргиу холхуу гэдгийг шалгаад та нар яах гэж ирсэн гэдэг. Дөрөв талаас нь хүмүүс шохоорхож ирж хараад тэгээд хамгийн сонирхолтой зүйл асууж байгаа байхгүй тий. Нөгөө нэг биш танаа улсаар архийг юу гэж нэрлэдэг гэж. Тийм үгтэй харахад тэр бүр маш сонин зочир хүлээж авч. Гэхдээ яаж штэ тэд нар хинч штам дарах шийдэ гаргахгүй дөрүүлийг нь авч даргаасаа асуугаад 5 минутын дараа ирээ том дарга руугаа яаж асуугаад тэгээд дарж штэ. чинь үзээ. Тэгээд дараа нь ахасх нь үзээ. Тэгээд дараа нэг бөөнөрөө үзээ. Тэгэнгүүтээ даргалуугаа авч. Тэгээд тусгай энэ таблиц гаргаж харж байна. Монголчууд энэ манай Молдовта те ямар харилцаатай юм бэ? Визний юу гэдэг эхлээд тэрийг үзчихин заа. Тэгэнгүүтээ дараа дарга руугаа уцаад бидрийг бүр тусгай өрөөнд оруулаад паспортыг чи бүр ингээд дуранд чараад бүр амар юм болж иж оруулаа. Ёстой амар адлын ордолтой аялал ингэж эхэлж байгаа юм шүү. Тэгж одоо энэ тэнд одоо эвэр харсан юм шиг л харах үедээ. Яг л Монгол шиг юм биш те 200 та бэмбэ гэсэн. Чи юм. машинууд нь дандаа Украинд уус. Мод зарж, нүүрс зарж. Мод зарж байна. Энэ үнэхээр бүр өөр ертөнц байна. Энэ надад юу гэж бодогдож байна гэж. Зүгээр социализмын үед ирчлээ. Яг үнэндээ. Бүр тийм байгаа үстэй. Бүр ерөөсөө социализм. За найзуудыгаа ирсэнд хүлээж аваад тосч аваад за тэгээ аялал эхлэх гэж найзуудтай ориглуун дарслалт хийгээд Хаа байсан бидрийг авах гээд энэ 1600 км. Ой. За аяллаа алтан шар зам маань үлзийтэй сайхан байх болтгоо. Тэгээд за энэхүү сайхан моёч шиг гоё амттай байх болтгоо. Бог гранит бия. тийм үү? Бог гранит бия. та нар ингээд буцах билээ тик чи хаана байгаа гэсэн чи байхгүй бидрийг манай машин хүлээж байгаас машин гэдээ бүр ингээд гайхаад энэ юу яриад байгаа юм бэ? Бүр ойлгохгүй байх шиг юу яриад байгааг бүр. За ингээд манай найзуудын аяллаа Балканы хойгоор аялах одоо аяллаа маань хамгийн ихний буудал те Молдовын нийслэл Кишинев хоттой ирээд ийхүү аялал маань эхэлж байна. Тэгээд алтан шар зам маань үлзийтэй байх болтугай. За бас нэг юм хэлээд энэ бол бас манай Монголын эзэнт гүрний хамгийн баруун өмнөд хэсгийн хилээр бол энэ Молдов улсыг тогтоогоод энэ ч манай
Төмтийн ноён ногоо жончин бол энэ мужийг захираад үлдсэн бас агуу түүхт бидний нутаг байсан газар байгаа. Тэгээд сая орж ирсэн чи монголчуудыг бол бас эвгүй хүлээж авч шүү. Шимээ архийг юу гэж өө. Бид нар бас сайжруулаад аргуудаа эн чи эцэд нь ирж штэ гэдээ. Бар тийм яриад орж ирлээ. Энэ молочны водка ч юу гэж хэлдэм бэ гэдгсэн шүү Тий. дээ. За тэ сайхан байна. Ингээд ийхүү аялал маань эхэлж байна. Манай Омбоч одоо нэг Австрид амьдардаг хүн. Бас зам мамыг гайхсан гинэ. Замд яаж ирснээсээ жоохон яриач. Аа? Замын сониач. Замын сониоч энэ улс чи ямар юу ингэсээ хурдны замгүй мөртлөө хурдны замын дотор хоодох юм. Тийм үү? Нацад дугаартай юм биш үү? Үнэхээр би гайхлаа. Тэгээд автобаны вигнетгээ авсан надаас 22 еврогоор. Тэгээд автобан гоё өгсөн чи автобан байхгүй гэсэн. Хүнээр яг хилдэр дүр гайлтыг гэж авсан надаас. Тэгээд хурдны замгүй мөртлөө хурдны замын дотор авч байгаа надаас. Тийм шүү дээ. Бүгдээрээ л анхудаа Молдовт ирж байна тийм үү? За зам жоохон Тийм. Гэтэ гоё байна. Үнэхээр гоё. Ястай энэ хин Бекигийн хэлдгээр яг л коммунистууд ирээд Харин яг социализмын нэг тийм улс Тийм шүү дээ. Тэгээ амьдрал нөлөвсөн дургуй мөргүү кино минь гэж санаад орж ирдэг. Тэгээ аэропорт дээр Нөгөө хамгийн гол нь шүү дээ. Бид эдийг ингээ тойроо заяа. Шалганых нь бүх цагдаа нар нэрээ тойроод бүр ингээ ингэж дээгүүр доогуургүй хараад бүр яста сони юм боллоо. Энд одоо арай монголчууд ирдгүү бараг монгол зонгол хүн ирдгүү болов. Яста бүр ойлгосонгүй бүр. Тий? Миний гарууд ирсэн яг уу орчин үеийн машинууд байгаа ч гэсэн ер нь нэлээ таг социализм тал руугаа дөнгөж салж байгаа ч юм уу тийм л болсон юм шиг байна. Энэ Европ энэ талдаа хамгийн ядуу орн гэсэн тий. Тэгэхээр ерөнхийдөө л юу юм шиг байна. Мамраараа чимдэг машинаараа крокерт тэгээд нэг Молдов МД гэсэн тийм дугуйтай байна шүү дээ. Онгоцны буудал нээр заяа. Онгоцноос буулгаад шууд буулгаад шатар буулгаад тий. Яг улаан үдийн онгоцны буудал шиг юм байна. За манай буян тухайгийн онгоцны буудал бол тий хажууд Нью-Йорк биш шүү баг. молоо байхгүй мэт. Тий Нью-Йоркийн онгоцны буудал биш шүү баг амар. Амар байна. Ямар амар хөгжилтэй орноос ирсэн хүмүүс вэ гэдгээ анх удаа бас ингээ мэдэрлээ бас энэ чи. одоо бол яг ми ирээд энэ өнөөдөр би хэдэн цагийн туршилтын дундор одоо яг хамгийн гоё зам дээр явж байна. Хамгийн гоё зам дээр. Тий энэ улс яг одоо Тийм хамгийн үү. гоё зам. За Румынаас орж ирээд хэд явж орж ирж байна шээ. Өнөөдөр Румыны яг би буусан бодлоос наашаа 475 явсан. За. Тэр хамгийн амар нь 475 км газар Европт биш үү? Европт яг стандарт 475 км газар нэг 3 цаг гарантай л явдаг шүү дээ. 4 цаг ч юм уу. Шиг заадаг шүү дээ. Хордон гэсэн чи энэ дээр юу заасан гэж 8 цаг 10 минут. За ингээд. Энэ айлууд нь зүгээр Монгол Оо тий хашаа байшинтай биш үү баг. хашаа биш юм биш. Тийм биш. Одоо мод зарна хөө зам дээр. Мод зарна. Шууд одоо мод зарна. Чи биднийг бодвол нэг хэдэн цагийн өмнө орсон юм аа. Нэг яваад ирчээ. Тэр шид арчиг шингэн мэн байдаг шүү дээ. Зинхэр савтай. Тэр чи овоолоод тавьсан. Яг зам ээж зарчихчих. За урд яг бүрүүс 20 явж шүү. Молдов дугаартай. Эс гэсэн бодвол сургалтын машин юм шиг байх юм. Ерөөсөн Монгол юм шүү дээ. Манай Монголын нэг 10 15 жилийн өмнөх шиг л юм байна. Ер нь. Одоо н хуучны угсармал 5 давхрууд маш их байна. Орсын зөвлөлтийн үеийн. Ер нь л Орсын л одоо эсэ бүр хуулбар тэр чигээр байна. Тэр чигээр байна. Тий. Одоо гэхдээ дөнгөж хөгжихгүй л явж байгаа. Тийм байна. Машин багтаа сая Land 200 явж гэн. G class байна, урд Porsche байна. Эсвэл шидэл машин байна. Баядигийн Leopard руу явж исэн. Ер нь бас нэг тийм авилуултай л газар юм шиг байна. Ер нь зам мамыг хараад хаа тий. Тэр яг Молдов хилээ ер нь жоохон ашиглагаас илүү Орос хэлийг их ашиглаа явчихдаг юм байна. Тийм байна. Магазин загазин. 50 жил Оросын республик байсан улсууд. Тийм байна. За ингээд бид хэд буудалтаа одоо орж. Ганзорик да. Да. Я Виолетта зовут. Очень приятно. Фотографируете? Да. Комната тепло, да? Тепло будет. Хорошо. Тепло и будет тепло. Ужин заплаченный или нет? Нет, ни завтрак, ни ужин туда не входит. Хорошо. На стоянках многих машин, потому что они приезжают, оставляют машины и в Европе. Да, поэтому, да? Да. Эдгээр машина энд орхичоод тийш Европ руу явчихж байгаа гинэ. Я показала по зданиям, я все Как называется это? Ла Плачинти, вот написано. Ла Плачин. Хорошо. Национальная молдавская. Хорошо. За жинхэнэ юуны
Молдовын үндэсний хоолтой газар зааж өгч юм да. Өнөөдөр л ирж байгаа. Летаю завтра, да. У нас же нам приходится ездить или Польша, или Молдова, или Румыния, чтобы вылетать потом. Тэгээд нисэх гээд байгаа маань энэ. У нас сейчас можно летать в Киеве, только надо сначала сбить русские ракеты, самолеты, а потом их взлетать. Онгоцны хилээ бүгдийг хаацсан болохоор эднээс хэлжүүлээд шишүүл. Энд ч нисэх гээд байгаа юм байна. Тэр чинь тэгээд шууд машинтайгаа энд ирээд энэ ч шууд онгоцоор нисээд байгаа юм байна шүү дээ. За бид нэр энэ Молдовын үндэсний хоолтой Плачинте гэдэг газар орох гэж байна. Ийм жинхэнэ одоо Молдовын үндэсний хоолтой газар гэж байна. За дотгошоо орцгоё. Молдовын үндэсний хоол гэдэг эрдэнэ шишийн тийм зовтон байт юм байна. Тэгээд бас нэг ийм дахианы махта Тэр гоё юм шүү дээ. бас тийм шүлтэй олуудны Молдовын үндэсний хоол юм байна. Юу гадаг Константин П өгөх гэж хуцаад үзлээ. Константин орсоор ярмааргүй байна. Орсоор ярмаар гэжсэн тэгж штэ. Орсуудад ургуу. Танахса яач ч бодог бол орсоор ярьж ойлгохгүй байна. Баруун дээр шууд өсөж штэ. Шууд ингэ дэлбэрэлт болж байгааг харуулж байна шүү дээ. Военная ситуация, да? Хүмүүс унжижтэй шууд ямар юм. Украинаас ирсэн найз Константинтэй хоол идэж сууж байна. Ер нь бол одоо дайны нөхцөл байдал те Украинд ямар байгааг бүр утсан дээрээс харуулж шүү дээ. Пуст война закончится. Тараза. Дай хурдан дуусаасаа гэж бид нар дууж штэ одоо тийм. Дайн дачиж чад ямар харин тийм. Хүүхдүүд ямар их завж тий. Тэгээ манай Константин болохоор юу юм бэ? 43 настай юм байна. Эхнэр 2 хүүхэдтэй амьдард юм байна. Киевт амьдард юм байна. Тэгээ Киевт эхнэр 2 хүүхэд нь үлдсэн байгаа юм байна. Ер нь бол Украинууд чи ингэж байгаа юм байна. Польш болон Молдовоор дамжиж нисэж байгаа юм байна шүү дээ. Яг тэгэхээр Украинаас гарах бүх нислэгүүдийг цуцалсан учраас Машинаар яваад тэгээд машинаар яваад Украинаас одоо Украин орноосоо гарангуудаа эхний хотод очиод тэнцээс онгоцоор нисээд байгаа юм. Константин, пожалуйста, все украинцы без виза до Европы, да? Конечно. Без виза? Давно. И сколько месяцев? Ну, безвизовый полгода. Полгода. Нет, 6 месяцев. Хагас жил ингээд визгүй оруулж байгаа юм байна. Шингэний орнууд. А потом Не, вообще там идет на год дается 90 дней. То есть можно подряд, можно не подряд. жил дотроо Но не визу, да. 3 сар юм байна. Они приезжают без визы и могут на месте уже регистрироваться. Пошел на работу, пришел в миграционную службу, зарегистрировался. Пошел учиться, пришел, зарегистрировался. Не надо виз делать, ничего. Хорошо. Ер нь бол сургууль юм уу, те ажил янз бүрийн юм дээр бүртгүүлээд явчихж байгаа юм визгүйгээр те. Тийм бас нөгөө юу өгчөд байгаа юм байна. Дайн болж байгаа учраас эдгээр тийм хөнгөлт өгчөд байгаа юм байна шүү дээ Европын холбооноос. Константин, спасибо. Вместе кушаем, ужин. Спасибо. Я рад, что я с вами. Хорошо. So I'm Konstantin, I'm from Ukraine, and I wish Mongolian friends and people be strong. They have very bad neighbors as we do. You have to keep your independence and you have to develop as a nation. Ukraine is showing, we are showing now that good nations with good history, they deserve good life. So we are all struggling for peaceful and good future in the world. So I hope that Mongolians will also
be happy people in future, and I wish it to you and your families. За одоо энэ хоолыг сайн юм ганцаар их. миний хоол одоо ганцаараа л идэхээс. Манай тоодоо идсэн. Миний захиас од гинэ. Юу байгаа бэ? Молдовын супермаркет орж үзэх гэж байна. За супермаркет орж өглөөний цайгаа авнаа. Оо том супермаркет шүү. $1.50. Нэг Усан үзм ямар гоё юм. Яа, энэ бэкэж усан үзм идээ яваадах. Заасан юу шпрот өвчихгүй. Энд гисэн чи одоо Идээ. ингээд бол 4 евро. Арай. 4 евро биш үү? Үнгээр явах юм байна. За 2 өдрийн хүнсийг авчих шиг л боллоо. Одоо ингээ худалдаа хөгжлийн картаараа тооцоо хийх гэж байна да. Худалдаа хөгжил мөнгө авсан юм шиг байна. Худалдаа хөгжил нь ямар царай байна. Ямар төрний шагнал. 2700 Молдовын лей буюу та нэг 120-30 евро боллоо. Гэхдээ яг нэг Молдовт ирснийхтэй бас нэг нутгийн вино, тэ коньяк гэдэг бас амталж үзэх гээд нэг юмнууд авчлаа. Тэгээд нөгөө манай буудалч өглөөний цаг болохоор бид нар бас 2 өдрийн өглөөний цагаа уух гал тэ юмнууд авчлаа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Спасибо большое. Спасибо вам. Вот такие ребята, я таких красивых парней и мощных таких я не встречала. И сегодня я спала как королева. 5 богатырь ирсэн гэдэг. 5 баатар ирж сонсон гэдэг бид идэг. Монголчууд сүйтэй сүйд. Эргээд 80-аад онд очсон юм шиг хүүхэд нас мэн санаг. Хүүхэд нас орж дэлгүүрээс орж нөгөө. Тий нэг юм авдаг тий. Яг гоё. Норс айлмаар тий. Приятного аппетита, ребята. Спасибо. Сайн Мои боллоо. ребята. Ямар сайхан өглөөний цай вэ? Ээж мэжтэй. Тий. Гоё санагдчихэ. Гоё санагдчих шүү. Үнээрээ гоё санагдчихэ. Тэр Америк, Итали, Франц өглөөний цайнаас хамаагүй гоё. Тэ? Халуун сэтгэл шингэсэн. Айгуу гоё юм ийм ч. Тэгээд дэлгүүр орсон уу? Дэлгүүрийн юм ямар байна? Үнэтэй нүг асууж байна. Хямдхан юм байна, аюу хямдхан юм байна гэдэг. Би хэлсэн шүү дээ. Та энд өглөөний цай аваад дэлгүүрээс юм аваад энэ дээрээ дөө. Цэдэн бал даргын үед бүр мэрэгчлэнээр 3 жил ажиллаж исэн гэдэг. Монгол бол айгуу гоё ороо. Монгол хүмүүс бол хамгийн гоё хүмүүс байдаг. Би өөр сайн мэднэ гэдэг. Бидний чинь тэрж аваад танилцаад та юм зааж өгөөл те тийшээ ингэж яваараа тусалцаа хэрэгтэй бол хэлдэрээ те маргааш хүрээ дээрээ мэрээ гэдэг. Айгуу халуун дотноор хүлээж авлаа. Тэгээд Вот так принеси. Спасибо. Одоо та нар нөө милечи мич гэдэг нөгөө нэг дарсны зорилго очихороо тэндээс гоё вино аваарай гэж байна. Саяны Бухарис гэдэг тэр нөгөө чихрийн үйлдвэр байгаа. Тэрний чихрийг аваарай гэж байна. Тэр аюу алдартай гэж байна. Let's go. Үнгээр альтаж байна. би уцаар ярих шүү та нар. За бидэд ингээд Мелести Мичи гээд дэлхийн одоо хамгийн том дарсны зөрлөө явж байна. Ингээд музей болгоцсон тий тэнтэй дарс судалдаалдаг. За Молдов бол усан үзмээрээ бол дэлхийд алдартай хамгийн амттай усан үзм тариалдаг хамгийн чанартай сайн дарсыг хийдэг юм байна. Тэгээ бидний ард бол усан үзмийн маш том тариалангийн талбай байна. Ер нь хаас агуул ингээл усан үзмийн талбай байд юм байна. Нөгөө зойрных нь урт нь хийдгсэн би юу? 200 км. 200 км тийм зойронд битүү дарс ингээд байж амар байгаа шүү. Одоо Улаанбаатар хотоос Дархан хот хүртэл ингээд дарсны зойр байх нь шүү дээ. Урт нь. Тэгээд битүү тэр нь дарсаар дүүрэн. Одоо тэр гайхамшиг идэл зөмөр очиж үзсэн дээ. Тийм дэлхийд бол энэгүүрээ Молдовын ерөөсө ганц алдартай юм л энэ юм байна.
Америкт дээ шүү дээ. 20-30 жил дарсан тэр дарсыг $1000 авдаг. Тий. Эндээс та хэд бол ерөөсөө за нэг 40-50 еврогоор л доллараар л тийм 20-30 жил дарсан тийм вино авч чадсан шүү. Тэгтээ амт чанараараа бол хамаагүй илүү зүүрлэшгүй гэж шүү. Тий. Амтлагаа идэг гэж шүү дээ. Тэгээ 200 гэж бид нар амтлагаа хийх шүү дээ. Энэ нөгөө нэг Facebook дээр ихэд гараад байдсан нэг юу яагаад байдаг. Мөсцсөн ингээд гэдэг мөс үзсэн чи яалч юу тэгдэг юм бэ? Өглөө цонхоо онгоолгож цонхны садлыг мөснө гэж байгаа. Пак цохиж хаагаж байгаа. Алсан шүү дээ. Милести Мичи дэлхийн Гиннесийн номонд бүртгэгдсэн. Дарсны зойр дээр ирж байна. Энэ хуучны машинуудыг хараа. За энэ ямар машин бэ? Энд ерөөс ингээд гулгаал явж байна бид нэр. Тий. За Америкийн Ford шүү дээ хуучны те. Энэ wine bar. Бид нар өчтөр цагаан вайн, улаан вайн энэ төр амталж үзсэн. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Виноны амт. Вино. Энэ алдаа бас Монгол вино орол зармаар юм шүү. Монголын вино ч бас эвгүй шүү дээ. Миний найз чинь бизнес олчж байгаа юм шүү. Бизнес хийдэг вино оруулдаг бол энэ чинь вино аваад хялбар байдаг. Энэ сайн чанарх. Молдовын нэг машины номер нэм MD үсгтэй юм билээ шүү дээ. Тийм үү. MD. Машин дугаар. Энэ тэгээд өрмөний далбаатай адилхан Молдовын далбаа. Chevy юу шүү дээ. Америк Chevrolet шүү дээ. Chevrolet шүү дээ. Chevy. Асал зөв гоё амьтан байна шүү те. За. За тэгээд Молдовын цагаар 11 цаг болж байна. Одоо бид нэр виноныхоо түүрийг эхлэх гэж байна. Тэр вино да. Хорошо. Ярс 3 янзын юу байгаа юм байна. Сонголт байгаа юм. Яг дунджийн л авчи. 900-ийн. 45 евро юм байна. Ойролцоогоор амтлагатай нэг юм. Одоо ингээ 30 минутын дараа бид нэр аялал маань одоо эхлэх юм байна. За тэгээд Милести Мичи гэдэг энэ алдартай зойрны түүхэн гэвэл 1969 онд молдовчууд байгуулсан юм байна. Үүнээс өмнө бол энэ нийтдээ 200 км уртын дарсны зойр чинь өөрөө шохон ийм юу байсан юм бэ шүү дээ. Одоо нөгөө уурхай байсан юм ба шүү дээ. Эдгээр чинь ийм шохон олборлдог байсан юм байна. Тэрнээс өмнө. За тэгээд тэр шохон одоо уурхайгаа олборлож дуусаад тэр урт хонглуудыг ер нь энэ дарс хадгалдаг зойр болгоё гэсэн санаачлагыг гаргаад ер нь энэ ажлыг хийсэн юм байна. 2005 онд энэ ч одоо Гиннесийн номд албан ёсоор бүртгэсэн юм байна. Сая 500 мянган шилтэй дарс хадгалагдж байгаа гэдгээрээ бас Гиннесийн номд бүртгэгдсэн юм байна шүү дээ. Бидний хувьд бол 2 дарсны зойрыг аль нэгийг үзэх сонголт байсан. Үүнээс бол бидний хувьд бол хамгийн урт буюу 200 км урт Гиннесийн номонд бүртгэгдсэн энэ Милести Мичигийн сонгож байна. Нөгөөх нь Крикова гэдэг тийм бас дарсны зойр байгаа юм байна. Крикова зойронд болохоор ер нь одоо жишээлбэл алдар Путин ч юм уу те одоо энэ Украины одоо ерөнхийлөгч байдаг юм уу энэ ойр хавийн энэ орнуудын ерөнхийлөгч нарын хувийн цуглуулга нь байд юм ба шүү дээ тэр Криковад бас. За тэгвэл бид нар бол цаг зав одоо те зориулаад энэ Гиннесийн номонд орсон хамгийн том дээр нь ирлээ. За тэгээ 2005 оноос хойш бол энд бол ерөөсөө бүр жуулчд бол ерөөсөө маш их ирсэн гэж байна. Дөнгөж сая Румын улс шингээнд орсонтой холбоотойгоор эдний жуулчдын урсгал бас нэг дахин нэмэгдсэн юм байна шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр бол ингээд баг биднээс өөр хүн байхгүй. Яг тэр өнөөдөр маш их ийм цастай, халтаргаатай, ийм хүүтэн. Тэгээ бид нар ч өөрсдөө нөгөө монголчууд учраас цас мөсийг тоохгүй шүү дээ. Зам нь ерөөсөө тэр чигээр мөс олчих. Мөсөн гадаргууд. Тэгээд нааша нэг ч хүн байхгүй. Явахгүй аюултай явах боломжгүй гингүүт л манустад харин зам нь хаасан бүр амар. Тий. Манус одоо монголчууд ч одоо цас мөсөн дээр яваас орцоос бидэрт ямар ч асуудал. Социализмын үе гэж ямар байсан те яг тэр гээл төсөөлчих вэ. Хүүхэд нас санаанд орж байна те. Ястаа сайхан хүмүүс байна гэхдээ үнэхээр хүмүүс нь бол үнэхээр таалаг. Яг нөгөө одоо ч нийгэм солигдоод ингээл хүмүүс чи одоо ингээл орчин үетэйгээ дасан зохицол те зах зээлийн нийгэм ингээл амьдарч байгаа. Энэ хүмүүс бол яг хэвээрээ. Эдгээр бол яг нөгөө социализмын үеэр хуучин юугаараа те сэтгэлгээгээр. Манай молдовчч тэр мөнгө цаасмаас ер нь тоохгүй юм шиг байна. Сайхан байгаагаараа идэж уугаад тэгэл амьдрдаг л хүмүүс юм шиг. Молдов ээжтэй болчлаа. Тий. Молдов ээжтэй болчлаа. За газар доогуур түнэл доогуур гадаад айн болсон ч эндээ нууцаа. Энэ гоогоор байж байна. Эхлээд бид нар тавуулах нь байсан чи одоо нэг ахад нэг 7-8 хүн ирчлээ. Энд бол ингэдэг юм байна. Гурваараа суухад ингээд нэг
Нэг удаа явах нэг 20 төв явчихсан юм ба шүү дээ өөрт нь. За яста том торхнууд байна да. За энэ рент 2 том торх байна. Эсвэл мундаг бүтээн байгуулдаг шүү те. Тийм хүний толгоо молгоо янз бүрийн юм ингэ сийдэлсэн. Тийс. Польшийн давсны бид нар музей үзчихсэн шүү дээ. Тэр чинь бас ингээд 70 дуурхай бараг хамгийн эртний 650 жилийн өмнө нэгдсэн уурхай шүү дээ. Тэгээ одоо хүртэл ашиглаж байгаа. Тий. Вау. За эхний зогсоо. Энэ Гишинээ хотыг ер нь цагаан хот гэж ярьдаг юм байна. Нэрсэн гэдэг чинь. Гишинээ юу? Тийм, цагаан хот гэсэн. Энэ шохооны уурхайгаас Одоо энэ усаа өргөлөөр хэрглэж байгаа ус нь болохоор нөө хар тэнгисийн болон Каспийн тэнгисийн уснаас хэрглэж байгаа. Тэгээд аюу сайн хянаа. Энэ юуны түнэлийн гүн нь болохоор 35 м-ийг сонслоо гэсэн. 65 оноос эхлээд ер нь ингэж огчулж эхэлсэн байна. Ер нь бол виноны агуул болох санаа нь бол дэлхийн 2 дугаар дайны дараанаас ер нь тийм санаа гарсан юм байна. Температур нь аюу гоё тохирсон гэдэг. Температур нь аюу гоё тохирсон. Тэгээд дээрэс нь энэ юм байна. 200 км түнэл байгаа юм байна. 55 км-ийг одоо ингэ ашиглаад байгаа юм байна. Одоогийн байдлаар. Тий. Ингэж байна. Дэлхийн 2 дугаар дайны үед СС-ийн үнтер офицерууд бол юм дарсан дэлхийн усанд ордог байсан юм байна. Тэгээд тэгж хэлж ойлгосон юм. Ийм байна. Энэ уурхай 70 дуурхай байна шүү дээ. Энэ дуусны дараа энийг бас зүв ашиглаж болдог юм байна. Мино тэ хадгалах зойр морь. Одоо манайх бол махны зойр хийхэд бол маш тохиромжтой шүү дээ. Юм 70 дуурхай шүү дээ. Нөөцийн маха хийн тий. Тэгээ хүмүүс одоо малаа тэжээлүүд чинь бас ийм 70 дуурхай тэгвэл нөгөө шинээр байдаг байхгүй. Чигшилтэй алдахгүй. Бас. За 2 дахь зогсоолд ирлээ. Жинхэнэ сая 500 шилтээр арснууд ч юм байна да. Хөөх. Тоос шоронд гаргацсан. Оо 1986-аас. Большая коллекция вин в мире. Но сейчас в коллекции уже больше 2 миллионов бутылок. Одоо 2 саяас илүү болсон гэдэг. Нэг ийм юунд 1000 ширхэг ордог юм байна. Вот эти таблички золотистые, это как паспорт. Здесь указано вот номер базы, номер ячейки. Энэ бүр хөгц мөгч явсан байна шүү дээ. Энийг хууж болохгүй шүү манайхаа. Яг бодлоо. Яг одоо бол бид нар хамгийн хуучин дарсны хэсгээр хэлсэн байна. За тэгээ манай хөтөч бол өнөөдөр Орос хэлээр тайлбар хийж байгаа. Энэ дээр байгаа энэ 20 ширхэг вайн үлдсэн гинэ. Хамгийн анхны юм гинэ. Тийм байна тий. Монголчуудаа авах уу гинэ. Хэдэн бэ гэсэн чинь. Нэг ширхэг 1800 евро. Потом ставят вот новый сургуч, новый такой вот, и такую этикетку, на которой написано название вина. Түрүүн тийм пинот гэдэг одоо пинот гэдэг чинь нэг тийм бас нэг тийм виноны нэг төрөл юм байлээ. Тэрний хэсгээр явсан. За мерлот энэ төр гэдэг бүр ингээд нөө төрлөөр нь ингээд агуулгахдаа англиад хийчихдээ юм байна эднэр. Ер нь вино. Та нар шүү дээ энэ Молдавт ирээд энд Милести мичид ирэх юм бол 30 еврогоор энэ сте жинхэнэ хуучны энэ виног авах боломжтой юм байна шүү. Бид тав бол нэг авах гэж байна. Бүх юм утгаа савлгаа бүх юм кодтой энэ хардаа. Румын бол англи хэл дээр 87 оны. Энэ чи хоёр янзын тайцтай нь хоёр он гараад байгаа үстэй. Нэг нь торхонд хийсэн, нэг нь шилэн савлаа. Шилэн савлан байсан. Савлсан. Шилэн савлдаа хийхин тулд энэ тест хийдэг гинэ. Энэ ширээн дээр. Энэ амт тэгээд энэ нэг одоо шилэн юу гэдэг чинь тэрэн дээр хийж хагаад ингэж шалгадаг контрол 5 хүн байдаг энэ контрол хийх. Тэгээ бас энийг шүтдэг гэн бас. Энэ янаныхаа одоо сахиусан байдаг. Бас жуулчтаас бас аюу нэлээд боломжийн мөнгө олчдөг юм байна. Нэг жуул чинь $45 төлдөг юм байна. Орж ирээд нэг вино 30-аар авдаг юм байна. Бас тий. Чи бас боломжийн байхгүй. Бид тав их чинь ингээд орж ирээд бас хөөрхөн орлого оруулчихж байгаа байхгүй. Одоо хэдүүлээ нэг вино авчиж гэртээ бас хадгалъя да тий. 87 оны вино гэдэг чинь ер нь хамгийн тий одоо бас нэг хүний одоо амьдралын бас нэг тий эн чинь тэгэхээр чинь уулаа гэхэд бас нэг тэмдэглэлт юм дээр л уух байлгүй дээ. Чи 40 жил болсон. Тайлбарлаж байгаа уул бас зүгээр л уучвал бас онцгой. Зүгээр уучвал бас онцгой. За 80 м-ийн гүнд ороод ирсэн байна. Температур их дулаахан байт юм 80 м-ийн доор. За энэ хараа хувийн
агуулгууд, түрээсэлтийн хувийн агуулгууд дээр ирчлээ. Энэ болохоор Унгар хүн байж тээ. Энэ болохоор бүр юу хятад хүн байж тээ. Мистер Ян Фан гинэ. Хятадын тэр бүмтэн Ян Фан юм шиг тийм. Тийм байна. Бид нар чи ингээд энэ газар сайн дарстай учраас ингээд хувийн агуулгах түрээсэлт юм шүү дээ. Өөрсдөө цоож төлтгүүрийг аваа авчт юм. Тийм ээ. За энд таанах байна. Энэ хараа Польш хүн байна шүү дээ. Мистер Даниэл Скорницкий гинэ. Мистер Линган гинэ. Хятад байна тийм ээ. People's Republic of China. Энэ хятадууд дэлхийн хамгийн амар China. Дэлхийн виноны гайхамшиг болсон газараар сайхан аялаа явж байна да бид нар. Үнэхээр гайхамшигтай юм. Аялал гэж ийм л юм байт юм байна. Тийм үү? Аяллыг ингэж зохион байгуулдаг юм шүү дээ. Модон хаяг байгууз. Модон хаягн дээр Францаар Rue de l'Organisation гэж байгаа. Зохион байгуулалтын гудамж гэж байна. Францаар. International de la Vigne du Vin гэж. Ер нь ингэж байна. Энэ шүү дээ Францаар олон улсын виноны тэгээ одоо гудамж гэд нэрлэлсэн юм шүү дээ. Энэ Францаар бичсэн байгаа байхгүй. Одоо 57 метрийн гүн дээр ирж байгаа. Чулуун хаалга шүү дээ виноны. Вау. Одоо хараа энэ 57 метрийн гүнд ороод ирсэн байна. Сони чулуун хаалга ингэж онгойлгож хааж үзүүлдэг юм байна шүү дээ. За энэ бол нөгөө виноны бурхан өвгөний зураг те. Одоо ер нь хамгийн сүүлд вино худалдаж авах хэсэг рүү орж байгаа шиг байна. Нийт 55 км дотор виног хадгалж хамгаалж байгаа гэж байна. Одоо бидэд ингээд төв хаалгарсаар орж ирсэн шүү дээ. Тэгээ нэгдүгээр зогсоод хоёрдугаар зогсоод гэхэд гуравдугаар зогсоод буцаад ингээд явж байгаа юм байна заяа. Тэгээ энэ болохоор нөгөө нэг аялагчдад зориулсан одоо музеймийн ийм виноны үзүүлбэр маягийн тийм хадгалж байгаа шилтээ гинэ. Шилтээ вино, торхтой вино ингээд хад байгаа гэж заяа. Тэгээд үлдсэн энэ хэсэг одоо биш үү? Энд болохоор зөвхөн бочка тийм торхтой вино байдаг гэж байна. А энийг яагаад хүмүүст үзүүлдэггүй вэ гэхээр вино хадгалахдаа одоо ингээд хадгалж нэрж штэ. Хадгалж нэрэхдээ ямар ч чимээ гаргадаг гэж. Тэгжээж амтаа сайн хадгалдаг. Оо, ингэж онгод юм шиг хаалга. За. Заходи. Ой. Браво. Бид тав зориулаад ийм гоё ширээ засцсан байна. Тэгээд эрүүлэнхийн төлөө. Наздарове. Ганцаа барай. Тэр бид нар бол ингэж ярьлаа. За манай Омбос охинтой хуцаа Ганзо Бэк бид нар бүгдээрээ ингээд охтуудтай. Тэгээд энэ 40 жил дарсан энэ мундаг гоё дарсыг аваад охиныхоо хөрмөн дээр задлыг бид нар сая хоорондоо ярьлаа. Браво, Молдавия! Buon appetito. Сколько год старый это? Оо 86 оных юм. 86 оны байна. 40 жил. Энэ ардаа эргүүлдэг юм байлээ. Амар гоё ингэ бөмбөлгтэй байгаа сте. Гэсмэрс ингэ задарч багтаж өндөрлөө. Здесь на Вообще здесь мед. 40 жил болсон дарсаг бол ер нь одоо жишээлбэл Америк ч юм уу те Ром, Парис тодтолж аваад доотлол нь 1000 евроор тодтолж авах байхаа. Тэгэхээр энд бол маш хямдхан байна. Шилийн одоо явуулж байна. Тий. Өндөр зэрэг. Ресторан дуул бүр
Бараг энэ ресторанд энэ нь бараг 1000. Чи одоо энэ чи 40 еврогоор нэг шилийг худалдаж авна гэдэг чи бараг үнгүй л юм да тий. За тэгээд 1986 оны дарснаас бүгд 5-ыг авахар боллоо. Тэгээд энэ чи айгүй гоё юм ярьлаа. Бид тавуулаа охтуудтай. Тэгээд охтуудаа хоримтлахаар цөмөрөө тустай энэ 5 дарсаа охиныхоо хоримн дээр задлж ууцгаая гэж тохироод 86 оны 5 дарс судалж авлаа. Энэ өстө гоё дэлгүүр юм байна. Музейг үзэл гарч ир дэлгүүрээс нь бараг 40 жил дарсан вино авлаа бид нар. Шампансыг авлаа. Шампансыг 5 янзын төрлөөс нь авлаа. Далаас увдаа нуудаг шиг нуусан ирлээ. Хүний гарт нүдгүстэй өгтөө энийг задлан заяа. Яа. За Молдовын хамгийн алдартай виноны газар ирлээ. Сайхан байлаа. Тэгээ энд бас нутгийнхаа тугийг мандуулъя. Монгол улсын туг Мандан Мадраг энд ч бас хамгийн гол юм нь энэ байхгүй юм да. Гиннесийн түүхэнд бичигдсэн хамгийн том юм дээр хурж ирээд Монгол улсынхаа талбайг намруулахгүй байхын өчөөгүй байлаа. Яалтчгүй сэтгэл хөдлөл намруулахаа шийдлээ гэдэг. Яа 40 жил дарсан виногоор дайлаад идэж чинь илгийн авдаг юм байна хөөе. Энд монголчууд ирэх юм бол энд заавч ирэх ёстой юм байна шүү. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. За ингээд бид өнөөдөр ер нь үдээд айгүй их цастай, бороотой тийм үе байдаг юм байна. Тэгээд бид ямарсан Кишинев хотоороо аялж явж байгаад дэлхийн 2 дугаар дайны үеийн ялалтын ийм гоё айгүй гоё мемориал газар ирсэн байна. Энд ч мөнхийн гал асаацсан. Энийг болохоор 1975 онд анх бүтээн байгуулсан юм байна. Кишинев хотын яг төвд нь байдаг юм байна. Дэлхийн 2 дугаар дайн бол энэ Молдов улстай бол салшгүй холбоотой байдаг. Тэгээ молдовчууд бол зөвлөлтийн улаан армийн талд ингээд нацизмын эсрэг бол маш их тэмцсэн ийм дайчин баатарлаг тийм ард түмэн байгаа. За тэгээд бид нар ингээд Кишинев хотоор үргэлжлүүлээ аялж байна. Цастаа одоо өстэй яг өвлийн яг эд үе байгаа болохоор маш бүрхэн ерөөсөө тийм байна. Дурсгал дайны дурсгал ингээд зоолоо өргөдөг хүмүүсийг хэрж хүндэтгэлээ илэрхийлдэг ийм сайхан газар байна. Тэгээд 1941-ээс 45 гээд тэнцээ том баг нь байгуулсан байна. Энд ч Молдов улсын талбай байна те. Тэнцээ болохоор нэг бичил ийм музей байгаа юм байна. Өнөөдөр хаалттай байгаа гинэ. За ингээд аяллаа цаашаа өргөжлүүлцгээе. За мөнгөн тэмдэгтэр байдаг нөхөр байна да. Харин тийм мөнгөн тэмдэгтэр байдаг. Степан Мари Спант гэдэг нөхөр 1457-оос 1504 гэж штэ. 15-100 юм байна штэ. Ер нь нэг тий 40 гаруй нассан хүн юм байна штэ. Тийм байна, тийм байна. 47-8 нассан хүн юм байна. Энэ хүн бол ер нь Молдовын нэг тийм ван юм байлээ штэ. Энэ хүнийг одоо үндэсний баатар гэж үздэг юм байна. Энэ молдовчууд өөрсдөө. 1928 онд энэ хөшөөг барьсан юм байна. Ер нь одоо энэ молдовчин 2.6 сая хүн амтай. За газар нутгийн хувьд бол 33,800 орчим километр квадрат нутагтай жижиг юм ээ. Тэгээ хоёрхан улстай хэлдэг юм шүү дээ. Харин тийм байна. Румын, Украин. Румын, Украин тий хоёрхан улстай хэлдэг. Тэрүүгээр бас онцлогтой юм байна. Тэгээ ард түмэн нь болохоор тал хэсэг нь болохоор бид нар ер нь өрмөнтэй нийлэх нь зүйтэй гэж үздэг юм байна. Тал нь болохоор бид нар ингээд тусгаар тогтнох ёстой гэж бас үздэг юм байна. Ерөнхийдөө нэмэгтэй хүн байт юм тий. Ерөнхийдөө өвдөө ярьлаа шүү дээ. Манай буудлын нэгч. Тий. Ерөнхийдөө айгуур дэмждэг юм байна. Одоо энэ гарч ирсэн ерөнхийдөө. Маш шудраг, маш сайн хүн. Боловсролын сайд байсан. Эмэгтэй, тэгээд шудраг, зоригтой. Тэгээд гэр бүл байхгүй юм байна тий. Ер нь тийм байна. 51-2 орчим настай юм байна шүү дээ. Шүүх сасгалтайгаа тэмцэж байгаа юм шүү дээ одоо.
ерөнхийлөгч нь. Тэ өмнөх авилгалын одоо тэ систем болсон ийм төр засгийнхаа 50% нь солилцсон гэж байна. Одоо үлдсэн 50%-тайг л үзэж байгаа гэж тэгж шүү. Тэгж тэ. Хүн амынх нь ер нь дийлэг нь бас орсоор ярьд юм байна шүү дээ. Тийм байна, орсоор ярьд. Орсоор нь үрминээр ярьд. Үрминээр. Тийм ер нь Молдов хэл чинь өөрөө румын хэлнээс гаралтай юм байна. Тэгээ румынчууд болон энэ молдовчууд ч өөрсдөө юм дакчуудын үр удам юм байна шүү дээ. Дакчууд болохоор 11-р зуунд ромчууд энэ хавийг эзлээд латин хэл соёлыг оруулж ирснээр румын болон энэ Молдов хэл чинь үүссэн юм байна. Тийм түүхтэй юм байна. Ер нь бол манай нэг жижигхэн аймаг юм уу? Бараг манай нэг аймгийн тал шиг л газар нутгтай юм байна шүү дээ. Маш жижигхэн газар нутгтай. Сая бид нар 20 км хотоос гаргаад бас зам ман бас нарийнхан те хэцүү юм байна ер нь бол те. Хөгжлийн хувьд бол бас яах вэ? Гэтэ яг бас тусгаар тогтно гэдэг ийм том орнуудын дотор ийм жижиг орн тусгаар тогтно бас лаг шүү. Тийм шүү дээ. Хуучнаар одоо Зөв социалист бүгд найрамд холбоот улсын 16 республикийн нэгд байсан ийм орн байна. За тэгээ 1940 онд ер нь энэ хавийг чи Оросууд эзлээд 1991 он перестройка хүртэл чи ер нь 50 жил Оросын нөлөөнд байсан юм байна шүү дээ. Тэгээд молдовчууд ч 91 онд ч задарсан. 91 он задарсан. Ер нь 16 республик чи манай Монголтой их тийм найрамдалт харилцаатай байсан шүү дээ. Бүх тийм 16 республикт байсан орнууд чинь. Одоо жишээлбэл пионерын төсөлд хүүхдүүд амардаг ч юм уу те. Өрмөний төсөлд амардаг байсан. Өрмөнчүүд циркийг барьж өгсөн гэдэг. Ингээд явах юм бол бүгд байгаа байхгүй. Молдовын ус үзэн Монголд аюу их зарагддаг байлаа хүүхд тахт. Тэр бол аюу гоё байсан. Яг тэр амт вэ шүү сая ус үзэн. Ер нь бол Молдов хүүхдүүд найрамдал цусландоо ч амардаг байсан баг гэж бодож байна би. Зөв үү? Тэгсэн. Тэгж байгаа бүх энэ юугаар ирдэг республикээс чи бүгд ирж амардаг байсан шүү дээ найрамдал. Монголоос хүүхдүүд хүртэл явдаг байсан. Монголоос хүртэл явдаг байсан. Хар талаа ирэг дээр амарж ийн гээл. Тийм шүү дээ. Ард иргэд нь өөрсдөө тийм сэтгэл сайхантай болохоор бидэнд бол ямар ч тийм дарах тийм хэцүү байх тийм юм бол гарсангүй. Бүгд их сайхан найрсгаар бидний хүлээж авлаа. Тэгээд идсэн хоол, үндэслэг нь хоол тэгээд тэр нь яс зарслан ч гэсэн гоё юм байна. Молдов бол яг хуу түүхийн талаас авч үзэх юм бол бас манай ахмад төгүүдийн аян дайнаар бол манай их Монгол улсын бол дайчид өөрийнхөө улсад бол нэгтгэж авсан байгаа. Тэгээ өгөөдөө хаан тэнгэр тайснаар одоо ахмад төгүүд нутаг орондуугаа буцаж явахд бол Батхан Сербийн Жүр хотод бол их хурлааг зарласан байдаг. Тус хурлаанаар бол Төмтийн ноён ногойг бол энэ Молдов Болгар улсын ерөнхий энэ мужийн захирагчаар томилоод манай их Монгол улсын баруун өмнөд хилийг бол энэ Молдовоор тогтоогоод нутаг бутсан байт юм байна. Тэгээд ногой жанжин бол энэ 40 жил ингээд эдгээр улсуудыг хамаарч ингээд өөрөө хаанчлаад захирж байх хугацаанд бол өрөндийн төгчд бол бараг хаадын хаан ногой гэж хүртэл нэрлэжсэн байдаг. Тэгээд улсын дотор улс түүний дотор дахиад улсыг бараг байгуулсан байдгаа. Тэгээд их Монгол улсын дотор Алтан ордны улс тэрний дотор ногоон улс гэж хүртэл байгуулж исэн байлээ. Тэгээд одоо биднийг хараад монголчууд манай монголчууд гэдэг ингээд тэрж аваад байгаа нь бас тэрнтэй манай өвөг дээдсийн байлдан дагуултаа бас салшгүй холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд түүх гэж ямар агуу Монголын эзэн төрөн ямар агуу байв те. Манай эцэг дээдстэй бидний өвөг дээдс ямар агуу хүмүүс байсныг одоо хүртэл бид нар үр шимийн бид тав энэ Молдов улсад Кишиневт эдлэл явж байгаа байхгүй юу? Гэхдээ бас яг тэгэхээр бид нар монголчууд бид нар бас азтай хүмүүс юм аа. Түүхтэй орн гэдэг үнэхээр гайхалтай юм аа. Тэ? Альч хаач гавсан газраа ингээд Монгол гэдэг энэ нэрээр омогшиж явах чиг сайхан юм бодож үүндээ алга. Энэ одоо манай улсын баруун хязгаар гартал явж ирсэн. Тийм шүү дээ. Манай улсын одоо хил хязгаарчин хар тэнгисээр хамгийн баруун өмнөд хэсгийн хил нь бол энэ Молдовоор тогтоод манайх бол нутаг бутсан байгаа байхгүй юу. Тэгээ ногоо бол яг энэ Молдов энэ ойр орчмын улсуудыг захирж байхдаа бүр Польш руу дахиж ер нь их Монгол улсын түүхэнд ахмад өвгүүдийн аян дайны дараа Польш руу дахиж дайрсан ганцхан ногоо байгаа байхгүй. Дахиад Польш руу дайраад одоо Унгар руу дайраад улсын нийслэлийг эзлээд тэгтээ хаанчлаад тогтоогоо зүгээр дээрэмдчихэд буцаад явж исэн байгаа байхгүй. Тийм бас нэг юм агуу жанжны бас түүх энэ Молдов улстай бол яалтчгүй холбогдноо. За тэгээд одоо бол молдовчууд Румын улс ингээд шингээний бүрэлдэхүүнд орсон учраас
тун удахгүй шингээнд орно гэсэн зорилготой, тийм ирмэлзэлтэй байгаа хүмүүс юм байна. Тэгээ Өрмийн шингээнд орсноор бас Молдов руу одоо ирэх жуулчдын тоо бол нэг дахин нэмэгдсэн гэж байна. Хоол унд бол бас аялал жуулчлал аялахад бол үнэхээр гоё газар юм байна. Саяны тэр виноны Милесте Мичи тэр бол үнэхээр гоё юм байна шүү. Так, вот смотри. Это вам надо больше. А вы не хотите ту белую? Вот. Нет, она супер. Супер. Вот это ваша. Смотрите, вот красиво. Монте-Карло Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Монте-Карло Luxury Residence. За ингээд энэ Молдов гэдэг сайхан орноос одоо буцаж өгч чинь бид нар одоо өглөөнийхөө цаг уугаад шууд Румыний зүг үлдэх чинь нөө тэгээд Молдов ээжтэйгээ бас салхаас гүйцэтгээд баг ингээд яриад байж байна. И еще вот это молдавский конфет, называется вечерний Кишинев. А это который вчера сказала, да? Говорила, да? Вечерний Кишинев. Это чернослив в шоколаде. Самые вкусные. Самые вкусные. Ингээд энэ буудлын сэтгэлдээ бид нар ингээд монголоор бичиж өгөөч гэхээр бид нар бүгдээр ингээд гоё монголоор бичээд Эдэм зочд буудалд маш сайхан 2 хоног амарлаа. 5 дахьтай гоё буудал байна. Саун бассейн, буудлын эзэн, ах эгч хоёр үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс дахин ирнэ гэж бичээд бүгдээр гар үсгээ зурсан тавуулаа. 2026 оны 1 сарын 26. Тэгээ бид нар одоо нөгөө ихчтэй өгөх Монгол юм байдаг юм араа. Өгөөч яв өгсөн. Бас эндээс юм авч хөрч одоо бас юу гэж тоо. Меня зовут Виолетта. Я думаю, что они не забудут меня. Мы обменялись. Не забудем. И я тоже самое никогда не забуду. Спасибо вам, что вы приехали. Спасибо вам, что вы есть. И хорошей дороги через Румынию и до Милана. Я поняла, что они организовали. Спасибо вам огромное. Очень приятно. Я буду это ставить в рамку, и мы никогда не забудем. Спасибо. Спасибо. Ихчүүл өөрөө бас нөгөө нэг төрийн байгууллагад ажиллаж ирсэн юм билээ шүү. Өөрөө аудитор байсан. 5 гарын үсэг байна уугүй юу гэж хэлж байгаа. Да, я аудитор, я поняла, что... Спасибо, спасибо. Очень приятно, спасибо. Очень приятно. Спасибо, удачи. Өөрийнх нь нөгөө мөрөөдөж явсан Парисын Эвлийн цамтаар ахыг боддог байсан чинь одоо бол Монголд очих хоёр талаас Монголд очих харин тий. Спасибо, огромное, очень приятно, спасибо. За ингээ бидэд уудлаасаа гараад явж ин да. Одоо ер нь бид нэг 422 км яваад Өрминий Бран гэдэг хот руу явж байна. Трансильваны шилтгэн рүү явж байгаа. Тэгээд дан жижиг зам юм шиг байна. 7 цаг гараа явах юм байна те. 422 км газар 7 цаг орчим явах юм байна. За тэгээд манай Молдов ээж бол өстой биднээс арайг салах гэж бид нар чи баг тээвэрлэлтэй уйлах нь холгүй боллоо. За тэгээд бид нар ингээд 2 шөнө 3 өдрийн турш энэ Молдов гэдэг орноор сайхан аяллаа. За Монголтой бас төстэй юм юу вэ гэхээр өчигдөр ламбард байсан харсан тий манайхаа. Тий. Ерөөсөө Монголоо. Яг ерөөсөө манайхтай бас төстэй юм байна. Тэгээ манай нэг 15 20 жилийн өмнөх төөл амьдрал тий 10 жилийн өмнөх амьдрал байх шиг байна. Ойлчихна. Тий. Болоогүй нөө бас. Гэхдээ бас миний бодлоор Орос шиг чим шиг тий бас хөгжил бас байна. Ер нь бол яг хүмүүсийнх нь сэтгэлгээ юм бол арай жоохон тий нэг социализмын үе шиг байх шиг байна. За яг Молдов Өрминий хил дээр ирж байна. Сайхан Молдов орн баяртай болж байна доо. Молдов орн, Молдов ээж баяртай. Молдов ээж минь сайхан байсан. Молдов бол үнэхээр гоё. Ганц хэцүү юм зам л байлаа тий. Тэс бусдаар бүх юм гоё. Сая гоё замаар явж шээ. За яг. За баярлалаа. Hey, Romania. Welcome Romania. Намрын өдрөл бүдэн айчтэн ирдэ
Шолод бэшлэн болсон дээгүүр цаашлан одлоо Ширэн бараа цонхыг дөөшлөө Сэтгэл хөдлөн бодол дурсамж тадраа